За сайн байцгаана уу өдрийн мэнд хүргье. За төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл удирдлага зохицуулалтын цахим системийн шилжилтийн программыг та бүхэнд товч танилцуулъя. За уг програм маань бол ерөнхийдөө бол 2022 он 23 онуудад тайлан мэдээ авч байсан жилийн эцсийн санхүүгийн тайлан, статистик мэдээ тайлангуудыг авч байсан програмтай бол үндсэндээ бол зарчмын хувьд ижилхэн уг программыг өргөтгөж сайжруулад одоо шилжилтийн систем болгож өөрчилсөн байгаа. За энэ дээр шилжилтийн систем гэдгийн утга учир нь бол одоо ерөнхийдөө бас мэдээллийг засахад хялбар бас жоохон дэлгэрэнгүй мэдээлэл авах ийм боломжийг бол бүрдүүлсэн ийм систем юм аа. За үндсэн цонхны бүтэц бол хуучин системтэй адилхан өмчийн бүртгэл, өмчийн хөдөлгөөн, тайлан мэдээ, санхүүгийн тайлан гэсэн үндсэн дөрвөн системтэй хэсгээс бүрдэж байгаа. За энэ дээр бол өмчийн бүртгэл гэсэн дотор бол бүх манай хөрөнгийн үндсэн бүртгэлүүд байж байгаа. За өмчийн хөдөлгөөн гэдэг дотор бүх хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл байгаа. За тайлан мэдээ гэдэг нь манай батлагдсан төөх маягтуудаа одоо маягтууд маань одоо хэвлэх загвартаагаараа байж байна. За санхүүгийн тайлан гэдэг хэсэгт бол одоо тухайн байгууллагын санхүүгийн тайлан мэдээ, мөн үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өрчтийн тайлан мэдээнүүд бол энд харагддаг байдлаар ингэж хийгдсэн байна. За энэ шилжилтийн систем дээр бол яг хуучин системтэй зарчмын хувьд адилхан боловч нэлээдгүй бас өөрчлөлтүүд бол гарч ирсэн. Жишээ нь одоо хуучин систем дээр бол барилга байгууламж гэдэг хоёрыг бол нийлүүлээд нэг маягтаар авдаг байсан. За энийг бол салгаад барилгыг нь тусдаа болгоод байгууламжийг нь бас тусад нь бүртгэдэг болсон. Дээрээс нь нийтийн эзэмшил ингээд үндсэндээ бол санхүүгийн програм дээр бол барилга байгууламжийн тансанд бүртгэлтэй байдаг. Барилга, байгууламж, нийтийн эзэмшил гэдэг үндсэн 3 хэсэг болгож салгаж оруулж ирж байгаа. За энэ нь бол цаанаа бол аль тансанд бүртгэлтэйгээс хамаарат одоо санхүүгийн тайлан дээр бол дүн мэдээ нь бол тулгагдаа явдаг ийм байдлаар үл хийсэн байгаа. За дээрээс нь машин тоногдох хөрөмж гэдэг хөрөнгийг бол 3 салгаж өгсөн байгаа. За хуучин бол машин тоногдох хөрөмжийг нэг бүртгэл байсан бол одоо машин тоногдох хөрөмж буюу үйлдвэрлэлийн зорилттой машин тоногдох хөрөмж, компьютер түүний дагалдаг хэрэгсэл, офисын жижиг тоногдох хөрөмжүүд, батлан хамгаалах зорилттой тоногдох хөрөмж гэдэг ингээ үндсэн 3 хэсгээс бүрдүүлсэн байна. За дараа нь бол тавилгын тогшил гэдэг бүртгэлийг бас салгаж өгсөн байна. Номын фонд хуучин тавилгын тогшил дээр бөөн дүнгээрээ бүртгэлтэй байдаг байсан бол одоо тавилгын тогшлоос номын фондыг салгаж бүртгэсэн. За бусад бүртгэл нь бол ерөнхийдөө хуучин системийн дагуу хэвээрээ байгаа. За энд нэг юм нэмээд хэлэхэд бол машин тоногдох хөрөмжийг яагаад ингэж 3 салгах шаардлага үүсв? Компьютер түүний дагалдах хэрэгслийг яагаад салгах болов гэдгийг учрыг тайлбарлах юм бол одоо төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар одоо машин тоногдох хөрөмжийг одоо данснаас хасах асуудлыг одоо тухайн байгууллага өөрөө шийддэг болох ийм хуулийн зохицуултын юм одоо хуулийн дээрээ бол яригадаад байгаа. За үүн дээр бол яг машин тоногдох хөрөмжийг бүхэлд нэгээгүй зөвхөн компьютер түүний дагалдах хэрэгсэл, тавилгын тогшил, бит бус хөрөнгийн бүртгэлийг одоо бит бус хөрөнгийн хөдөлгөөнийг тухайн байгууллагын одоо эрх мэдлийнхээ хүрээнд одоо захиран зарцуулах, данснаас хасах, одоо бүртгэх, шилжүүлэх тэр бүх үйлдэлийг хийдэг ийм үйлдэл нь бол одоо нэгдэж байгаа маа. Хуулийн зохицуулалтаараа одоо нэгдэх ингээд нөхцөл үүссэн. За үүнтэй холбоотойгоор машин тоногдох хөрөмжийг бол дотор нь салгах бол зайлшгүй шаардлага үүссэн. Компьютер түүний дагалдах хэрэгсэл, офисын тоногдох хөрөмж гэдэг нь бол байгууллага тухайн байгууллага өөрөө данснаас хасч бүртгэж хөрөнгийн хөдөлгөөний зохицуулдаг байхад үйлдвэрлэлийн зорилттой томоохон суур машин тоногдох хөрөмжүүдийг бол тухайн байгууллага биш одоо хуучин зарчмынхаа дагуу орон нутгийн өмчийн газар, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр асуудлууд нь дамжиж шийдэгддэг ийм байдлаар хэрэгжиж байгаа. За барилга байгууламж нийтийн эзэмшлийг бас салгах болсны утга учир нь бол одоо улсын бүртгэл дээр одоо төрийн өмчийн барилга, төрийн болон орон нутгийн өмчийн барилгуудыг одоо үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээтэй болгох ийм ажил бол бас хийгдэж байгаа. За үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээтэй болгохын тулд одоо цэвэр барилга, өөрөөр хэлбэл үйл хөдлөлийн гэрчлэгээтэй байгаа барилгуудыг нэг тусдаа салгаад байгууламжийн шин чанартай хөрөнгүүдийн нэг тусад нь нийтийн эзэмшлийн хөрөнгийг нэг тусад нь ингээд үндсэн 3 хэсэг болгож задлах юм процесс ус хийгдсэн. Энэ бол цаашид бол шинээр одоо ажиллаж эхлэх 7 сарын 1-ээс ажиллаж эхлэх төрийн өмчийн удирдлага зохицуулалтын цахим системийн одоо үндсэн бүртгэлийн ангиллаар бол одоо ингээд шилжилтийн системийн бүртгэлийг бол зохицуулж оруулж ирж байгаа.
За. За энд бол гарсан өөрчлөлт бол өмчийн бүртгэл зэсэн дээр бол ийм өөрчлөлт орсон байна. За энэ өмчийн бүртгэл зэсэн дээр орсон өөрчлөлтийн дагуу одоо хуучин бол барилга байгууламж гэдэг нэг байсан бүртгэлийг дотор нь хоёр салгасан байгаа. Энэ салгах үед бол систем өөрөө автоматар салгачихсан байгаа. Яагаад гэвэл хуучин барилга байгууламж гэдэг бүртгэл хийж байхдаа энэ барилга юм уу, байгууламж юм уу гэдэг байдлаар ингэж салгаж өгсөн байсан. За тэгвэл энийг одоо систем өөрөө автоматар хийгээ явчихж байгаа маа. За хэрвээ одоо ингэ барилга гэсэн бүртгэл дотор байгууламжийн шин чанартай хөрөнгө үлдсэн байх юм бол одоо засах гэдэг товчон дээр дараад барилга байгууламжийн төрөл гэдэг дээр байгууламж гэдгийг нь сонгоод хадгалах товчийг дарахад тухайн бүртгэл өөрөө шууд автоматар байгууламж гэдэг данс руу өөрөө шилжчихнэ. Ямар нэгэн одоо илүү дутуу шилжүүлэх үйлдэл хийхгүйгээр ингээд төрлийг нь солиод хадгалахад байгууламж. Буцаад бас нөгөө байгууламж гэсэн төрөл дотор хөрөнгийн бүртгэл дотор барилга байх юм бол мөн хөрөнгийн төрлийг нь барилга болгож солиод хадгалах товчийг дарахад одоо систем өөрөө автоматар шууд энийг барилга гэдэг данс руу шилжүүлээд авчих. Ийм үйлдэлүүдийг хийж байгаа. Энэ хооронд бол ингээд шилжиж байгаа энэ үйлдэлийн цаана бол ямар нэгэн санхүүгийн бичлэлт, хөрөнгийн хөдөлгөөний бичлэлтүүд бол хийгдэхгүй. Зүгээр бүртгэлийг зэгцлэх ийм процесс явагдаж байгаа маа. За нийтийн эзэмшлийн хөрөнгийн хувьд бол анханасаа нийтийн эзэмшлийн хөрөнгүүд тухайн дансан дээр бүртгэлтэй байсан, бүртгэлтэй газар хэвээрээ байж байгаа. За машин хоногдох хөрөмжийн хувьд бол одоогийн байдлаар бол бүх байгууллагын машин хоногдох хөрөмж бол одоо машин хоногдох хөрөмж гэдэг дансандаа бүртгэлтэй байгаа. Компьютер түүний дагалдах хэрэгсэл, офисын батлан хамгаалах зорилттой хоногдох хөрөмж гэдэг нь бол хоосон байж байгаа. За эндээс мөн одоо бүртгэлийг зэгцлэхтэй бол за тухайн хөрөнгийнхөө одоо компьютерийнхөө баруун дээр ард талд нугаа засварлах гэдэг товчийг дараад машин хоногдох хөрөмж үйлдвэрлэлийн компьютер түүний дагалдах хэрэгсэл, батлан хамгаалахын зорилттой хоногдох хөрөмж гэсэн юм 3 сонголт байж байгаа. Энэ сонголтуудаас компьютер түүний дагалдах хэрэгсэл гэдгийг сонгоод тэгээд энэ компьютерийн төрөл дээр нь одоо зөөврийн компьютер бол зөөврийн компьютер гэдгийг сонгоод за тэгээ бусад мэдээллүүд нь дутуу мэдээлэл байвал тэрийг бүрэн болгоод хадгалах товчийг дарнаа. За хадгалах товчийг дарахад хадгалагдах товчин дарахад бол одоо мэдээлэл дутуу бол одоо улаанаар тэмдэглэжүүлээд одоо шивэгдэхгүй болж байгаа. Энийг нь бол одоо бас бүх мэдээллийг нь бүрэн оруулж ижил хадгалах товчийг дарнаа. Ер нь бол байгуулга бол энэ бүх хөрөнгийнхөө бүртгэл рүү орж мэдээлэлээ зэгцлэх бол шаардлагатай байгаа. За жишээ нь одоо энд бол одоо машин хоногдох хөрөмж дээр өмнөх жилийн талбарууд дээрээс үзүүлэлт онцлог шин чанар гэсэн талбар бол шинээр нэмэгдсэн байна. Энэ дээр одоо мэдээллийг нь оруулах хэрэгтэй. Жишээ нь энэ зөөврийн компьютер маань одоо хэдэн инчийн одоо дэлгэцтэй юм, ямар хурдтай юм, ямар онцлог шин чанартай юм, саарлангтай юм уу, цагаан өнгөтэй юм гэдэг одоо өнгөнөөс ахгуулаад бүх онцлог шин чанаруудыг нь энд гараас текстээр бичиж өгөөд тэгээд фото зургийг нь оруулаад ингээд явах хэрэгтэй. Зургаа сонголоо нээлээ. За энэ маягаар ингээд зургийг нь оруулаад ингээд явна. За энэ зураг дээр бол ингээд хамаагүй зураг оруулах юм бол дараа нь бол одоо та бүхэнд зургийн мэдээлэл худлаа оруулснаас болоод хөрөнгөө хаагтлах, данснаас хасах дараагийн шин систем дээр үйлдэл хийхэд ч юм бол асуудалтай болно шүү. Анх байсан зураг, хаагтлагдах үеийн зураг гэд зургууд бол хэд хэдэн янзаар орж ирнэ. За тэгээд тоолгын комиссоос оруулж ирсэн зурагч гэдэг юм уу. Ингээд зургийн мэдээллүүд нь хоорондоо зөрөөтэй байх юм бол тухайн асуудлыг бол шийдвэрлэх боломжгүй. Мэдээлэл зөрөөтэй байна гэдэг бол шалтгаанаар одоо буцаагдах юм үндслэл болно. Тийм учраас энэ фото зураг гэдэг юмыг бол бүх талаас нь тодорхой яг тухайн хөрөнгийн бодит зургийг оруулах ёстой. За бит бус хөрөнгийн хувьд одоо зураг оруулах боломжгүй ийм хөрөнгүүдийн хувьд бол одоо лиценз, гэрчилгээний зураг. За тэгээд бит бус хөрөнгийн одоо програм байлаа гэхэд цонхныхон зурагч гэдэг юм. Ийм мэдээллүүдийг бас оруулах бол боломжтой. За газар дор булаатай байгаа байгууламжийн шин чанартай ийм хөрөнгүүд гэдэг байх юм бол бас үүслийн өрөөний зураг одоо тэр тухайн хөрөнгөтэй холбоотой хувийн хэрэг
холбогдох мэдээллийн зураг юмнуудыг нь бол оруулах боломжтой. Тэгэхээр зургийг заавал оруул гэдэг шаардлагыг бол тавьж байгаамаа. За ингээ бүх мэдээлэл орсны дараа хадгалах товчийг дарахад систем шууд автоматар хадгалан за энэ бүрдэх гэдэг алдаа гарлаа гэж байна. За ингээ мэдээллийг хадгалахад бүртгэл бол автоматар одоо компьютер түүний дагалдах хэрэгсэл гэдэг дансанд зөвөрийн компьютер гэдэг ингээд өөр автоматар ингээ ороод ирж байгаа. За энэ маягаар машин тоног төхөөрөмжийн бүртгэлийг бол одоо та бүхэн компьютер түүний дагалдах хэрэгсэл батлан хамгаалахын зорилттой тоног төхөөрөмж гэдгийг руу ингээд салгаж хийнэ. Гол нь салгаж хийхдээ ирээдүйд компьютер түүний дагалдах хэрэгсэл дотор орж байгаа офисын жижиг тоног төхөөрөмжөд орж байгаа хөрөнгийг тухайн байгууллага өөрөө хөрөнгийнхээ хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэдэг болно. Үйлдвэрлэлийн чанартай томоохон тоног төхөөрөмжүүд, сервер компьютерууд, өөр одоо тоноглол тусгай зориултын ийм тоног төхөөрөмжүүдийг бол зайлшгүй машин тоног төхөөрөмж дансанд нь үлдээж яг компьютер түүний дагалдах хэрэгсэл офисын жижиг тоног төхөөрөмж гэхээр ус уцалгагч, пэйж гэх мэтийн одоо нэг хөргөгчдөр гэх мэтийн нэг жижиг хөрөнгүүдийг бол одоо компьютер түүний дагалдах хэрэгсэл офисын тоног төхөөрөмж гэдэг рүү оруулж ингэж бүртгэлжүүл зэгцлэх юм аа. За ингэж бүртгэл зэгцлэх үедээ бол давхар бас зургийн мэдээллийг бүх бүртгэл дээр бол оруулаа явах. Ийм үйлдэлийг бол голлон хийх ёстой. За хоёрдугаарт бас нэг энэ шилжилтийн систем дээр гарч ирж байгаа нэг томоохон өөрчлөлт бол энэ арын үйлдэл гэдэг хэсэг дээр бол нэлээдгүй үйлдэлүүд бол нэмэгдсэн байгаа. За хуучин тайлан авдаг системүүд дээр бол устгах гэдэг команд ерөөсөө огт байгаагүй. Хөрөнгийг устгах юм бол одоо байгууллагууд бол одоо санамсаргүй байж байгаа юм устгах юм бол одоо бодлоо үүснэ гэдээ бид бол устгах төвчийг бол ерөөсөө тавьдаггүй байсан. За энэ удаад бол устгах төвчийг бол зөрөгтэйгээр оруулж ирсэн. За энэ дээр устгах төвч дарах юм бол та тэр хөрөнгөө дахиж сэргээх боломжгүйгээр устгаж байгаа шүү. Тийм учраас энэ дээр бас жоохон хариуцлагатай энэ хогийн савны зурагтай энэ хэсэг дээр бол хариуцлагатайгаар дарахгүй бол тухайн мэдээлэл устгачих магадгүй. Гэтэл одоо зарим байгууллагууд одоо ингээд жишээ нь газрын бүртгэл дээр гэхэд одоо тухайн байгууллага ганцхан газартай. Гэтэл одоо хур системээс татагдсан гэж нэг шивээд, татагдаагүй гэж нэг шивээд ингээ газрыг давхардуулж шивээд, нэг дээр нь үнийн дүнгийн хоосон, нэг дээр нь үнийн дүнтэй тэр ингээд шивээд байгаа. Эсвэл буруу зүрх шивээд байгаа ийм үйлдэлүүд байна. Тэгэхээр ийм үйлдэлүүдийг бол одоо эндээс одоо хэрэггүй юмнуудаа бол устгах үйлдэлийг хийх хэрэгтэй. За жишээ нь одоо хамгийн дээд дугаар нь тестийн газар гэдэг дээр дараад устгах гэхэд энэ өмчийн мэртгэлийг устгахтаа итгэлтэй байна уу гэсэн мессеж асууж байгаа. Тим гэдэг төвчийг дарахад л тухайн бүртгэл шууд системээс автоматар устгаж байгаа. Эргээд нэг ингээ устгасан мэдээллийг бол эргэж сэргээнэ гэдэг ойлголт бол байхгүй шүү. Энэ дээр бол одоо манай энэ би санамсаргүй ийм мэдээллийг устгачихжээ. Би энийг сэргээмээр байна гэдэг хүсэлтийг программын компани дээр уламжлаад байдаг. Энэ бол боломжгүй. Тийм учраас энэ устгах гэдэг командтай бол их хянуур хандах хэрэгтэй. За хураас татагдсан буюу цаанаасаа систем хоорондын холбоосоор татагдж орж ирж байгаа мэдээлэлд бол бид устгах гэдэг товчийг тавиагүй. Тэгэхээр энэ хураас татагдаагүй мэдээлэлээ устгаад хураас татагдсан мэдээлэлээ засаж үнэн зөв болгоод ингээ мэдээллийг хадгалах үйлдэлийг хийгээ явах хэрэгтэй. Байх ёсгүй бүртгэлүүдээ бол устгаж болно. Ийм үйлдэл бол одоо энэ шилжилтийн систем дээр бол гарч ирж байгаа. Тэгэхээр шилжилтийн систем бол та нарт бол одоо мэдээлэлээ устгах, засах одоо бүх эрхийг чинь нээлттэй чөлөөтэй тавьж өгч байгаа. Гол нь та бүхэн бүртгэлээ эмхэл цэгцлээд яг л одоо манайд хөрөнгийн бүртгэл цаашд ийм байх юм. Ингэж цаашаага шинэ системд ороход асуудалгүй гэдэг ийм бүртгэлийн жагсаалтыг л та нар үүсгэж бэлэн болгох хэрэгтэй. Өмчийн бүртгэлсэн дотор. За бас нэг гарсан томоохон өөрчлөлт бол энэ үйлдэл гэдэг дээр бас нэг юм фолдер хавцсны зурагтай өмчийн бүртгэл салгах гэсэн ийм товчлуур байгаа. За энэ товчлуур бол бас их чухал товчлуур аа. За энэ товчлуурууд бол зарим хөрөнгөн дээр нь байгаад зарим хөрөнгөн дээр нь бол харагдахгүй байгаа. Учир нь бол энэ бол нэг ширхэгтэй хөрөнгөн дээр өөрөөр хэлбэл нэг ширхэгтэй нэгэн ганцхан хөрөнгөн дээр энэ хөрөнгө салгах гэдэг товчлуурууд байгаа. За энэ товчлуурын утга учир нь бол хөрөнгийг багцлж бүртгэсэн. Ийм бүртгэл байх юм бол энийг задлах уламжийг бид нар энд програм дээр олгож өгч байгаа маа. Өөрөөр хэлбэл даргын өрөөний иж бүрэн тавилга гээд ком тавилга гэдэргээд нэгэн бүртгэл болгоо шивчихсэн. Тэгээ санхүүгийн програм дээрээ болохтойгоо зэрэг тус тусдаа буудлын ширээ, сандал
инээ тэрийг бүртгэгдсэн байдаг. Тэгээ нөгөө тухайн бүртгэлийг тухайн үеийнх нь үед авч явахдаа авчиад шивхтэй тэр бөөн дүнгээр нь авчиад залхуураад ч юм уу ямар нэгэн байдлаар суулгаад ингээд бөөн дүнгээр нь аваа явцсан. Санхүүгийн програм дээр тусдаа дүнтэй байдаг. Тэгээ элегдлийг нь механикаар тохируулаа явдаг. Ийм үйлдэлтэй хөрөнгүүд байгаа бол энэ салгах төвчийг дарж үйлдэлээ салгах ёстой юм аа. Бусад одоо ингээд тоошрохтой одоо жишээ нь одоо ингээд зөөврийн компьютер дээр бол одоо энд байхгүй байгаа. За энэ компьютер маань гэхэд тухайн байгууллагт 2 ширхэг байдаг учраас тоо хэмжээгээр 7 ширхэг байдаг юм байна. Тийм учраас 7 тусдаа хөрөнгө байгаа учраас энийг бол салгах шаардлагагүй. Энэ бол багцлагдаагүй хөрөнгө байна гэж үзэж байгаа. А нэг ширхэгдээ тавьж байгаад бөөн дүнгээр шивцэн байгаа юм байх юм бол энийг салгах ёстой байна. Зарим нэг нь зайлшгүй салгах ёстой юм байвал салгая гэдэг юм. Хиг үйлдэлийг бол энэ дээр бол оруулж ирсэн юм аа. За ер нь бол цаашид бол шилжилт төрийн болон төрийн өмчийн бүртгэл удирдлага зохицуулалтын цахим систем дээр бол хөрөнгө бол тоошрохгүйгээр нэг нэгээрээ бүртгэгдэнэ. Одоо 10 ширхэг ижлэх ноутбук байлаа гэхэд 10 тусдаа бүртгэл үүсч явна гэсэн үг. За тэгэхээр 10 тусдаа бүртгэл үүсч байгаа учраас одоо тэр бүртгэл тэгж салгах үйлдэлийг бол энэ систем мэдээллийн системээс шинэ систем рүү шилжих үед хөрөнгө болгон дээр одоо цаанаас нь нэгдсэн дугаарлалт өгөөд одоо өмчийн бүртгэлийн хөрөнгийн бүртгэлийн дугаар гэдэг манай систем дээр бол байдаг. Энэ дугаар нь бол санхүүгийн програмын дугаарыг бол аваа явдаг бол цаашид бол манай систем өөрөө шинээр дугаарлалт одоо оруулж ирж байгаа хөрөнгийн дугаар гэж. За тэгээ манай системээс дугаарлаж байгаа тэр дугаарыг бол цаашид бол одоо бүх санхүүгийн програмууд ер нь бүх өмч хөрөнгийн холбогдлолтой манайтай холбогдож ажилладаг ийм програмууд дээр бол өмчийн бүртгэлийн дугаар гэдэг юмыг бол хатуу мөрдөж явах юм аа. Одоо байгууллага дээр регистрийн дугаарыг хатуу мөрдөж явдаг шиг одоо энэ хөрөнгийн бүртгэлийн дугаар гэдэг юмыг бол манай системээс автоматар дугаарлалт хийсэн дугаарлалтыг хатуу мөрдөж явна. Цаашид энэ дугаарлалтаараа санхүүгийн цахим системтэй холбогдож ажиллах бусад одоо өмчийн системүүдээс холбогдох энэ боломжийг бол бүрдүүлэх үүднээс энэ хөрөнгийн дугаар гэдэг юм бол шинээр үүсэж байгаа. Тэгээ энэ дугаарыг үүсгэхдээ бол бид шинэ систем дээрээ энд бүртгэлтэй бүх хөрөнгийг тоошрохгүйгээр бүгдийг нэг нэгээр нь салгаж бүртгэхдээ энэ дугаарлалтыг бол автоматар дугаарлаад ингээ явах юм аа. За энэ үед бол одоо хөрөнгө бол бүгд бол салж бүртгэгдэнэ. Одоохондоо бол энэ систем шилжилтийн систем дээр бол хуучин тоо хэмжээтэйгээр ингээ бүртгэгдээ явж байгаа. Тэгэхээр одоо бас энэ тоо хэмжээтэй бүртгэлүүдийг бас нэлээд ажиглахгүй бол дараа нь 7 салаад орох уу, нэг багцлаж орох хэрэгтэй байсан уу? Энэ юмнуудаа бас харах хэрэгтэй л гэсэн үг болж байгаа. За тэр буцаад салгах үйлдэл рүүгээ оръё. За салгах үйлдэл гэдэг дээр очиод одоо чинь зөөврийн компьютер дээр очиод салгах гэдэг товчийг дарахад тухайн өмчийг салгах үйлдэлийг сайн нягтлж хийнэ үү? Өмч салгах үйлдэл хийсэн тохиолдолд буцаах боломжгүйг анхаарна уу гэж угаад нэг хөрөнгийг хэд болгож салгах юм бэ гэдэг асуулт асууж байгаа. Жишээ нь одоо энэ зөөврийн компьютер гээд бүртгэгдсэн цаанаа уулын боддоор бол 10 компьютер байсан юм аа. Тэгээ багцлаад аваачаад бөөн дүнгээр нь ганцхан шивчихжээ гэсэн ийм тохиолдол байх юм бол энийг 10 салгая гэдэг юм юм. Тэнгүүд 9 шинэ өмч яг энэнтэй ижилхэн мэдээлэлтэй 9 өмч бүртгэгд шинээр үүснэ. Энэ балансын үнийг 9 хуваана. Хөрөмтлөгдсөн илэгдлийг нь 9 хуваана. За тэгээд тоо хэмжээ нь 9 тусдаа нэг нэгээр ийм хөрөнгө болно гэсэн үг. За ингээд салгах гэдэг товчийг дарахад өмч салгах үйлдэлийг баталгаажлан буцаах боломжгүй үргэлжлүүлэх хүү гэдэг юм гарч ирнэ. За энийг арай цөөхөн салгая хэдүүлээ бас хянах боломжтойгоор за 2 салгая гэж бодъё. За салгах энэ тийм. За ингээд ороход нөгөө хөрөнгө бол 2 салаад ороод ирж байгаа. За жишээ нь одоо энэ дээр хамгийн дээдлэлт нь харагдаж байна. Ийм хөрөнгийн дугаарын ард талд 1 2 гэсэн нэмэлт дугаар өргөтгөл дугаар ороод ирж байгаа. Энэ бол давхцахгүй байх ёстой учраас дугаар нь бол ингээд салчиж байгаа. За үнийн дүнгийн хувьд бол нэгжийн үн нь бол яг адилхан. Тэгээ санхүүгийн тайлбар туссан дүн элэгдэл ингээ бүх юмнууд нь ороод ирж байгаа. За тэгээ тухай бүрд нь ороод засах гэдэг товчийг дараад мэдээллийг нь засаад оруулаад явж болно. За ингээд засахад бол энэ засаж байгаа товчны ард талд одоо ингээ санхүүгийн тайлбар туссан дүн гэдэг дээр нь хуучин 14 сая 959 мянга 120 төгрөгийн үнэтэй байсан хөрөнгийг 2 салгасан шүү. Нэгжийн үн нь 7 сая 479 мянган төгрөг шүү гэдэг ийм мэдээлэл харагдаж байгаа.
За мөн хуримтлагдсан илэгдлийг мөн адилхан 7 сая байсныг 2 салгаад ийм болгочлаа шүү. За салгаж авсан хөрөнгөний өмнөх үлдэгдэл нь ийм байсан шүү гэд ингээд яг өмнөх үлдэгдлүүдийг ингээд салгаж авсан байдлаар ингээд тайлбар нэмэлт мэдээллүүдийг ингээд харуулдгаар оруулж ирж байгаа. Дахиад ингээд нэг ийм салгацсан хөрөнгийг бол цааш нь дахиад салгах гэдэг үйлдэл бол байхгүй. Салгах боломжгүй. Одоо та бүхэн машин тоногдох хөрөмж гэдгээр орох юм бол нөгөө салсан хөрөнгийг дахиж салгах гэдэг төвчлөр нь өөрөө энэ дээр байхгүй болцсон. За ийм маягаар ингэж салгах гэдэг үйлдэл хийгдсэн. За энэ салгаж байгаа үйлдэл бол мөн адилхан хөрөнгийн хөдөлгөөн буюу санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн хөдлөө өөрчлөлтийн тайлан гэсэн. Энэ дээр бол ямар нэгэн хөдөлгөөн хийгдэхгүй, үнийн дүн нөлөөлөхгүй, зөвхөн өмчийн бүртгэлийг цэгцлэх асуудал дээр л хамаарч байгаа асуудал. За энийг маш сайн анхаарч ирэх хэрэгтэй. За энэ салгах үйлдэл бол одоо ерөнхийдөө бол машин тоногдох хөрөмж дээр байгаа. За тавилгын төвшил дээр байгаа. За тэгээ бусад одоо тоо хэмжээтэй одоо мал амтан одоо бусад юмнууд дээр бас байгаа. За ингээд энэ салгах үйлдэлийг ашиглаад ингээ хөрөнгөө салгаж бүртгэж болно. Гол нь энэ шилжилтийн систем гэдэг чинь бүх хөрөнгөө эмхэл цэгцэлж бүртгэлийг эмхлэх зорилготой учраас ийм янз бүрийн нэмэлт үйлдэлүүд бол орж ирсэн. Цаашид бол шинэ систем дээр бол ингэж хөрөнгө салгах, задлах, устгах, одоо засах гэдэг товчлуурууд бол байхгүй шүү. Ерөөсөө л энэ систем дээр байгаа мэдээллийг суур мэдээлэл болгоод шинэ систем рүү оруулчихна. Оруулсан бол тэр мэдээлэл дээрээ л цаашаа үргэлжлэе явна. Хэрвээ одоо манай мэдээлэл худлаа байна, би засмаар байна, ингэмээр байна гэх юм бол одоо тухайн хүнтэй хариуцлага гэдэг юм ярина. Яагаад 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг авч байх үед энэ мэдээллийн эмхэлж цэгцэл гэдэг үйлдэлийг өнгөрсөн 23 оны тайлан авч явах үед ч хэлсэн, 22 оны тайлан авч байхдаа ч хэлсэн, 24 оны тайлан мэдээ авч байхдаа ч хэллээ. Ингээ хэлээд байхад юмаа засаагүй байгууллага сүүлд нь бид одоо ямар нэгэн байдлаар одоо ингээд мэдээлэл ингээ тгий гэх юм бол бид одоо бол хариуцлага тавина. Хариуцлага нэхнэ. За манай байгууллагын бүх одоо мэрэгчлэнүүд бол улсын байцаагчийн эрхтэй учраас одоо акт, торгуул, албан шаардлага хургуулж үжиж одоо энэ үйлдэл шийдэгдэх. Ийм асуудал үүсч магадгүй учраас одоо энэ шилжилтийн систем дээр л бүх юмыг эмхэл цэцлэх ажлыг хийх хэрэгтэй байнамаа. За өмчийн бүртгэл зэсэн дээр бол нэг ийм томоохон өөрчлөлтүүд орсон. За бусад бүртгэлийн хувьд бол хуучин системтэй бол адилхан. Гэхдээ дунд нь бол нэмэлт талбарууд бол орж ирсэн. Дээрээс нь бүх хөрөнгөн дээр зураг оруулах болсон. Тэгэхээр та бүхэн одоо энэ өмчийн бүртгэлийн бүртгэл зэсний дээрээс авахгүйдаа энэ бүх ангиллаар нь орж бүртгэлтэй байгаа хөрөнгө болгоноороо орж одоо мэдээллийг нь дотор нь үзэж харж нягтлаад хадгалах гэдэг товчийг дараад ингээ явах хэрэгтэй юм аа. Ингэж үжиж тайлан чинь бидэн дээр ирж нэгтгэгднэ. Тэрнээс наан одоо яахгүй. Ер нь бол тайланг бол бид бол 4 сарын 20 хүртэл одоо нэгтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Шинэ системийн одоо туршилт одоо эхний туршилт ч урьдчилж нэвтрүүлэх байгууллагуудыг бол 4 сарын 20-оос эхэлж нэвтрүүлж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнд бол Орхон аймгийг бол бүхэлд нь урьдчилж нэвтрүүлэх хэсгээр одоо орон нутгаар сонгосон. За дээрээс нь эрчим хүчний яам, байгаль орчны яамыг бол бас урьдчилж нэвтрүүлэх яамаар сонгож, яамны байгууллагуудаар сонгож одоо хамгийн түрүүнд одоо системийг нэвтрүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлчихэд дараа нь 7 сарын 1-ээс үлдсэн бүх яам агентлаг төрийн өмчт орон нутгийн өмчт бүх байгууллагыг нэвтрүүлэх ажлыг хийгээ явах юм аа. Тэгэхээр 4 сарын 20 гэдэг хугацаа бол ерөнхийдөө тайлан мэдээ авч эцэлж дуусгах хугацаа. Энэ хугацаанд амжиж одоо бүх юм хийсэн байх ёстой. За нэг ийм үйлдэлийг бол одоо өмчийн бүртгэлсэн дээр хийнэ. За хоёрдугаарт өмчийн хөдөлгөөн гэдэг цэсүүн дээр бас баг зэргийн өөрчлөлт орж байгаа. За энд бол одоо хөрөнгийн одоо хөдөлгөөнүүдийг бол хийдэг. Энд хийсэн хөдөлгөөнүүд нь бол хоошоо яваа санхүүгийн тайлан мэдээцсний үндсэн хөрөнгийн хөдлөө өөрчлөлт гэдэг хэсэг дээр автоматар одоо дүн татагдаж орж ирдэг. Түрүүний нөгөө салгах одоо үйлдэл засварлах одоо бүртгэл зэгцлэх үеийн үйлдэлүүд бол энэ хөрөнгийн хөдөлгөөн гэдэг дээр бол орж ирэхгүй. Харин өмчийн хөдөлгөөн гэдгээр хийж байгаа бүх үйлдэл бол энэ хөрөнгийн хөдөлгөөн гэдэг зэсэн дээр орж ирнэ. За энд хөрөнгийн хөдөлгөөнийг хийхдээ бол мэдээж тайлангийн он шилжсэний дараагаар хөрөнгийн хөдөлгөөн хийх үйлдэл бол идэвхжиж байгаа. За он шилжих үйлдэл бол адилхан
элэгдэл бодох харгачлалын дагуу сонгоод он шилжээд ингээ явна. Хуучин систем дээр ажиллаж байсан улсууд бол энэ он шилжих гэдэг товчийг бол ойлгож байгаа хаа. Өмнөх хичээлийг бас сөхөөд үзэж болно. Ноднин бас энэ систем дээр тайлан шивэх талаар нэлээд дэлгэрэнгүй хичээл өгсөн. Тэгэхээр тэр хичээлүүдээ бас нээж хараад ингээ үзэж болно. За өмчийн хөдөлгөөн гэдэг дээр бол орлого гэж шивлээ. За баруун дээд болон бүртгэх гэж шинээр орлого шивэх гэж байгаа бол бүртгэх гэдэг товчийг дарна. За бүртгэх товчийг дарахад тайлангийн он сонгох гэдэг ийм товчлог байна. За энэ он сонгох гэдгийн утга учир нь бол одоо бид төрийн өмчийн удирдлага зохицуулалтын шилжилтийн системээр 2024 оны гүйлгээ 25 оны гүйлгээ хоёрыг хоёулангийн шивүүлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2025 оны 7 сарын 1-ээс эхлээд манай шинэ систем ашиглалтанд орж эхлэхэд одоо өмнө 25 оны 1 сарын 1-ээс 25 оны 7 сарын 1-ний хүртэлх хугацаанд одоо хийсэн хөрөнгийн хөдөлгөөний асуудал байх юм бол энэ үйлдэлээ шилжилтийн системээр мэдээлэл оруулсан байх ёстой. Тэгээд 7 сарын 1-ээс эхлээд шинэ систем орж ирэхэд 7 сарын 1-ээс хойших үйлдэлүүд л шинэ системээрээ явагдана. 7 сарын 1-ээс 1 сарын 1-ээс 7 сарын 1 хүртэлх үйлдэл нь бол шилжилтийн системээр хөрөнгийн хөдөлгөөн нь хийгдсэн байх ёстой. За энийг ингэж хийлгүүлж байгаагийн утга учир нь бол шинэ систем маань бол анханасаа хүсэлтүүдийг шат дараалтайгаар төвшөнд очиж шийдвэрлэх байдлаар ингээ асуудлыг шийдвэрлэж байгаа. Тэгтэл аль хэдийн шийдэгдсэн хөрөнгийн хөдөлгөөний шийдвэр нь гарчихсан ийм асуудлын хувьд бол одоо нөхөж одоо тэр процессыг хийх боломжгүй учраас энэ үйлдэлийг одоо шилжилтийн системээр хийлгүүлж авч байгаа. 24 оных нь бол мэдээж өмнөх оны одоо 24 онд тайлан баланс гарцсан байгаа. Тэр тайлан баланстай холбоотойгоор одоо хөрөнгийн хөдөлгөөн хийх гэж байгаа бол 24 он гэдгийг сонгоно. Шинэ онд одоо 25 он гараад хөрөнгө бүртгэх шийдвэр гарсан бол тэр 25 он гэдгийг сонгож гоод бүртгэнэ. За энэ дээр хольж бодилж буруу зуруу юм оруулах вэ? Энийг сайн анхаараарай. Одоо андуураад 25 он гэж шивчгэж 24 он гэж шивчгэж ингэчгэж гээд нэгсэг үйлдэл хийчихээс үйлд нь устгах тэргээд өөртөө ажил удах байдал юм үүсэж магадгүй учраас энийгээ сайн анхаарч хийгээрэй. За 25 он гэдгийг сонгох юм бол 25 оны орлого болчоор энэ 25 он гэдгийг сонгож угаад хөрөнгө бүртгэж байгаа энэ үйлдэл маань санхүүгийн тайлан цэсний үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр ямар ч дүн мэдээ татагдахгүй. Энэ зүгээр 25 оны орлогуудын шивжижээл гэсэн үг. 25 онд сонгож хийсэн мэдээллийн энэ хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой, санхүүгийн тайлагнтай холбоотой энэ хөдөлгөөн өөрчлөлтийн мэдээ нь бол дараа жилийн 12 сарын 31 буюу 25 оны 12 сарын 31-нд тайлан мэдээ гарах үед л тэр үед энэ дүнгууд 25 оны 1 сарын 1-ээс 7 сарын 1-ний хооронд хийсэн үйлдэлүүд нь инээ гэд мэдээлэл нь татагдж орж ирнэ. Бусдаар бол орж ирэхгүй. Харин өмчийн хөдөлгөөн цэсэн дээр 24 он гэж сонгож угаад одоо их усүрээ сонгоод ингээ хөрөнгө бүртгэх үйлдэл хийсэн тохиолдолд санхүүгийн тайлан цэсний үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр энд мэдээллүүд нь нэмэгдсэн хөрөнгө гэдэг дээр оржсон. Ялгаа авахгүй өмчийн хөдөлгөөнөөр ороод хөрөнгө данснаас хасах, их засвар хийх, дахин үнэлэх үйлдэл мөн адилхан 24 он, 25 он гэдэг сонгодог байгаа. За мөн адилхан 24 оныг сонгоод хийсэн байх юм бол санхүүгийн тайлан цэсний үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр дүн мэдээ татагдана. 25 оныг сонгосон байх юм бол татагдахгүй л гэсэн үг. За энэний зааг ялгааг гаргаж мэдээлэлээ зөв оруулах хэрэгтэй. Би хэдэн оныхаа мэдээллийг оруулах гэдэг вэ гэдэг юмыг сонгож хийх хэрэгтэй. За тэгэд 4 сарын 20-ноос өмнө мэдээж тайлангаа өгөх ёстой шүү дээ байгууллагууд. За бүгд 4 сарын 20-ноос өмнө тайлангаа өгөхдөө энэ тайлан илгээх гэдэг товчийг дарж тайлангаа илгээдэг. За ингээд тайлан илгээх товчийг дарахад одоо өмчийн бүртгэл цэсэн дээр байгаа хөрөнгийн бүртгэлүүд, өмчийн хөдөлгөөн цэс ингээд бусад цэсүүд дээр ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй бүгд түгжигддэг. Хуучин системч тийм байсан, энэ системч адилхан тэгнэ. Гэхдээ ганц түгжигдэхгүй юм нь бол өмчийн хөдөлгөөн цэсний орлого хөдөлгөөн тал дээр байгаа оны тайлангийн он сонгох гэдгийг 2025 он гэдгийг сонгож угаад хөрөнгө бүртгэж байгаа энэ үйлдэл бол түгжигдэхгүй үлдэнэ. Өөрөөр хэлбэл 4 сарын 20-оос хойш
дахиад хөрөнгөө бүртгэх асуудал гарлаа. Хөрөнгө данснаас асуудал гарлаа гэх юм бол 25 оны гүйлгээ үнэхээр байх юм бол энэ гүйлгээгээ хийж явсаар байгаа л 7 сарын 1-ээс өмнө л энэ бүх үйлдэл хийгдсэн байх ёстой. 7 сарын 1-ний одоо өглөө гэх одоо 7 сарын 1-ний одоо 00 цагт хоёр систем шилжих үед л одоо таны өмнөх мэдээллүүд чинь 25 он гэдгээр орцсон, 24 оны мэдээллүүд чинь хаагдсан, бүх мэдээлэл чинь жин там дүнгээ барьсан ийм л байж байх ёстой. Ингээд шинэ систем рүүгээ ороод шинэ систем дээр бол одоо шинээр хөрөнгийн хөдөлгөөн хийх боллоо бол одоо тоолгын комиссн ажиллаад тоолгоон дүнгээсээ энэ хөрөнгийг актлие, энэ хөрөнгийг бүрдгий, энэ хөрөнгийг шилжүүлэе гэдэг хүсэлтээ илгээгээд хүсэлтийг чинь одоо өмч хамгаалах байнгын зөвлөл нь хэлэлцээд байгууллагын дарга нь хянаж баталгаажуулаад тэгээд шийдвэрлэх шатны хүмүүс нь шийдвэрлээд ингээд хөрөнгө шийдэгдэж явдаг ийм дараалал орж ирэх юм аа. Тэгэхээр тэрнээс өмнө бол энэ шилжилтийн системийг ашиглаа явах юм байнамаа. Тэгэхээр энийг маш сайн анхаарч энэ тайлангийн он гэдэг дээр бол анхаарах хэрэгтэй. За санхүүгийн тайлан дээр бас нэг нэмээд хэлэхэд он шилжсэний дараа үндсэн хөрөнгийн хөдлөө өөрчлөлтийн тайлан дээр одоо нэмэгдсэн хасагдсан дээр нь тоо харагдаад зарим хүмүүс энэ нь өөрчлөгдөхгүй байх гэдэг юм яриад байгаа шүү. Хуучин энэ тайлан тооцоолох гэдэг баруун дээд буланд энэ товчлуур байдаг. Энэ товчлуур дээр тайлан тооцоолох гэдгийг дарж одоо энэ маягтаа шинжилж байх хэрэгтэй юм аа. Ямар нэгэн өмчийн хөдөлгөөн хийсэн хөдөлгөөний энэ дээр харагдахгүй байх юм бол тайлан тооцоолох гэдэг товчийг дарахад энэ мэдээлэл энэ дээр харагданаа. Зарим мэдээлэл нь харагдахгүй байна. Энээс болоод болохгүй байна гэдэргээд ингээд асуудал тодруулаад ингээд янз бүрийн асуудал гараад байдаг. Энийг бол бас анхаарч хэрэгтэй. Дээрээс нь засах гэдэг товч маань ард талд нь байж байна. Энэ засах гэдэг товч маань бол энэ үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр юмыг яаж мэдэх вэ? Хөрөнгийн үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл дээр засвар орох шаардлагатай ийм тохиолдлууд бас гардаг. Ийм тохиолдолд нь эхний үлдэгдлийг бас засаж одоо энэ хөдөлгөөнийг тохируулах ийм тохиолдлууд байдаг. Энэ тохиолдол үүсэх үед бол энэ засах гэдэг товчийг дараа засчаад хадгалах гэдэг товчийг үйлдэлийг хийж болж байгаа. За мөн санхүү байдлын тайлантай тулгах, үндсэн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлтийн тайлантай тулгах гэдэг энэ товчлуурууд маань бол бүгдээрээ бол хуучин систем дээр яаж ажиллаж байсан, яг хэвээрээ ажиллаж байгаа. За энэ дээр компьютер дууны дагалдах хэрэгсэл, батлан хамгаалахын зорилттой тоног төхөөрөмж нөгөө бусад ангиллуудаар ингээ бүх юм чинь ингээ задраад ороод ирсэн байгаа. За энэ нь санхүү байдлын тайлантай яаж тулах яах их мэдээллүүд бол харагданаа. За шилжилтийн систем дээр гарсан бол томоохон өөрчлөлт бол ийм байна. За ер нь бол байгууллага бол энд хөрөнгийн хөдөлгөөний шивхтэй хамгийн түрүүнд хуулийн этгээдийн мэдээлэлээ маш зөв байна уугүй юу гэдгийг шалгаарай. Байгууллагын дарга солигдсон, нягтлан солигдсон одоо байхад энэ мэдээлэл буруу хадгалагдаад дараа нь энэ одоо болохгүй болчих юм тохиолдол байна. Бусад системүүдтэй холбогдох гэхээр регистрийн дугаар чинь буруу байвал бусад мэдээллийн системээс мэдээлэл татах боломжгүй байна. Нэг ийм нөхцөл байдлууд бол үүсч магадгүй шүү. За нэг юм бас орхигдуулсан байна. Өмчийн хөдөлгөөн цэсэн дээр хөрөнгө бүртгэхэд одоо хур системийг ашигладаг болсон байгаа. За жишээ нь одоо ингээд хөрөнгө одоо орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө бүртгэе гэдэг ингээд ийм шийдвэр орлоо гэж бодоход ингээд ороход одоо газар тээврийн хэрэгсэл хоёрыг хур системтэй тулгадаг энэ товчлуурууд бас идэвхтэй болж ирсэн байгаа. За энэ тээврийн хэрэгсэл гэдгийг сонгоод хур системээс мэдээлэл татах гингүүд танай байгууллагын нэртэй, регистрийн дугаартай, байршил албан ёсны хаягтай мэдээлэл татах уу гэдээ асууна. За мэдээллийг татъя гэдэг товчийг дарахад ийм регистрийн дугаараар тээврийн хэрэгслийн мэдээлэл олдсонгүй гэж гарч ирж байгаа. За манай байгууллага бол хур систем дээр бол тээврийн хэрэгсэлтэй. Гэхдээ тэр тээврийн хэрэгслүүд нь одоо мэдээлэл хураас татагдаад бүртгэгдсэн байх юм бол энэ дээр бол мэдээлэл олдсонгүй гэж гарч байна. Хур систем дээр байгаа мөртлөө манай систем дээр тухайн тээврийн хэрэгслийн мэдээлэл байхгүй байх юм бол ийм тээврийн хэрэгслийн мэдээлэл одоо хур дээр байна гэдэг ийм мессежийг өгч байгаа. За эндээс тухайн тээврийн хэрэгслээ сонгоод тэгээд мэдээллийг нь татаж оруулж байгаа. Тэгэхээр хөрөнгөө бүртгэж явж байгаа. За энэтэй адилханаар бол газар мөн адилхан хур системээс мэдээлэл татах гэдээ байж байгаа. За мөн регистрийн дугаарыг оруулаа, хураас мэдээлэл татах гэдээ ороод ин газрын мэдээлэл олцгоо. За яг хөө манайх бол ерөнхийдөө энэ мэдээллүүд маань бүгд нөгөө хур системээс мэдээлэл нь татагдаад ороод ирсэн учраас энэ жишээ авч байгаа байгууллага маань бол
мэдээлэл харагдахгүй байна гэж гарч ирж байна. За энэ тээврийн хэрэгсэл дээр одоо ингээд хураас татагдаагүй гэдэг ингээд байгаа. За энэ дотор ингээд нэг машин ингээд 3 4 шивчихсэн энэ ингээд ийм замбраагүй бүртгэл байгаа бол энийг устгах товчнуудыг нь бүгдийг ард нь ингээд идэвхжүүлээд өгчихсөн байгаа шүү. Тэгээд зөвхөн хураас татагдсан мэдээллүүдээ оруулаад үнэхээр хур дээрээс мэдээлэл нь татагдахгүй мөртлөө ийм машин бүртгэлтэй юм уу? Бүртгэлээс гадуур идэ байдаг бол тэр мэдээлэлээ бол бас зайлшгүй оруулаад ингээ явах хэрэгтэй юм аа. За, гарал тавьсан та бүхэнд баярлалаа.